Шинжлэх ухаанч монголчууд. Шинжлэх ухааны академийн философийн хүрээлэн 1972 онд философи, социолог, эрхийн хүрээлэн нэртэйгээр байгуулагдсан. Үүнээс хойш дорны философи, социолог, улс төр судлал, шашин судлал, буддын философи, хууль зүйн шинжлэх ухааны чиглэлээр онлайн судалгаа явуулж байна. Манай хүрээлэн бол Монгол Улсын шинжлэх ухааны академийн үндэстэн бүтцийн суурь судалгааны 10 гол хүрээлэнгийн нэг. 1972 онд шинжлэх ухааны академийн харьяанд философи, социолог, эрх зүйн хүрээлэн байгуулагдахад түүний бүтцэд буддаа судлалын сектор ууган салбаруудын нэг болон байгуулагдсан бөгөөд 1970-ад оны дунд үеэс судалгаа эрчимжиж буддаа судлал, шашин судлал гэсэн хоёр чиглэлээр салбарлан хөгжих болсон. Ингэхдээ буддаа судлалд буддын философи, Монголын гүн ухаан, нийгэм улс төрийн сэтгэлгээний түүхийн судалгаа голлож байсан бол өнөөдөр Монголын философи сэтгэлгээний түүхийн судалгааг цаашид өргөдгөн гүнзгийрүүлж Монгол сэтгэгчдийн философийн үзэл санааг судлан тодруулах, философи, логикийн их бичгийн судалгааг өргөжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Харин шашин судлал нь ихэнх үедээ марксист шашингүй үзлийн хүрээнд сүсэг бишрэлийн илрэх хэлбэр шинж байдлыг судалж байна. Эрх зүйн философи, социологийн онол арга зүйн үүднээс судалж гаргасан дүгнэлт зөвлөмжийг төрийн бодлогод тусгуулах, түүнчлэн судалгааны үр дүнд бий болсон мэдлэгийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Философийн хүрээлэнгийн социолог нийгмийн сэтгэл зүйн салбарын эрдэмтэд 2011-ээс 2013 онд хэрэгжүүлсэн Монгол дахь хотчих үйл явц, төлөв байдал, бэрхшээл хандлага, суурь судалгааны сэдэвт ажлын үр дүнд тулгуурлан хотжилт шинжлэх ухаан танин мэдхүн хэлбэршүүлсэн цувралыг бэлтгээд байна. Философи бол ухаан, тэр тусмаа ойлголтуудыг хэрэгэлдэг, тэдгээрийн агуулга, харилцааг тодруулдаг. Тэр нь өөрөө бидний амьдралд үннийг тодорхойлох, тодорхой бодлого, зарчим, үндэслэлийг тодруулан гаргадаг тийм ухаан юм аа. Өнөөдөр ямар байдлаар хөгжиж байна гэдээ асуух юм бол сургалт судалгаа бол дэлхийд даяар л аливаа сонгодогч бай, шинжлэх ухааны технологийн бай бүх сургуулиуд өөрөө дэрэгдээ философийн сургалт судалгааны төв, тэнхим, факультеттай байгаа. Шинжлэх ухааны академид бол философийн хүрээлэн, хуучнаар философи, социологи, эрхийн хүрээлэн гэдэг эдүгээс 46 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан энэ хүрээлэн өөрийн дотох бүтэц бүрэлдэхүүнтэйгээр бол ажиллаа явуулаад байж байна. Монгол хүнийг хэн байх уу? Монгол орн гэж ямар орн байх уу? Монголын оюун санааны ертөнц, бидний соёл ямар байх вэ? Биднийг удирдан чиглүүлж авч явах үнэт зүйлсийн маань тогтолцоо ямар байх вэ гэдгийг судлан шинжилж, түүний үндэслэл, агуулга, зарчмыг тодорхойлхон гаргах нь бол философийн судалгааны наад захын зорилтууд байдаг. Монгол улсад философийн сургалт судалгааг эрхлэн явуулж ирсэн ихтэй сургууль, хүрээлэн, энд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа нийт философич, эрдэмтэн, судлаач, суралцагч та бүхэндээ философийн хүрээлэнгийн өмнөөс болон хувьяасаа та бүхэнд сургалт судалгааны өндөр амжилт хүсэж ажил амьдралд нь сайн сайхан бүгдийг хүсье өрөөё.